Нэмээд нэг юм асуухад улсын хурлын гишүүд тэр тусмаа нөө тойргоо сонгогдсон гишүүд тойргийнхаа ахмадуудад хэвийн бов тараадаг. Таны хувьд ер нь энэ жил тойргоороо явж ахмадуудаа хэвийн бов тараасан уу, тарааж амжгүй яав? Тараана гэсэн бодолтой байна. Хэвийн бов битгий авраг малчны шагналж гардуулаг байгаа. Бид нар бол улсын хурлын гишүүд юм тарахаас илүүтэй бид нар хэцүү орчныг сайжруулах тал дээр ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Жишээлбэл яг уу сая ингээл улсын хурлын гишүүд зөндөлөн боллоо л тухайлх юм бол одоо би авраг малчин гардуулна, би авраг сайлчин гардуулна, би одоо ийм манлай компанид нь одоо ийм гардуулна гэдэг ч юм уу тий. Тэгээ зарим нь одоо нууцаар аваа явж байгаа хүртэл тохиолдол гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол энэ малын арьс шир авахнаас хаваад малчтайгаа орлогыг нэмэгдүүлэх тал дээр л илүү их хичээж ажиллах нь бол зөв гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн үед би бас байгууллагч ажлын сайдаар ажиллаж байсан. Сайд нар бол ер нь яг иймэрхүү юм дээр жоохон даваа хэрэгтэй байдаг л да. Тэгээ өнгөрсөн жил ч гэсэн би бас гартуулаагүй. Яагаад тэгэхээр бид нар энэ малын түүхийд малчтайг орлоготой болгохоос ахвалаад малын түүхийдээ үнд оруулахаас ахвалаад ийм тодорхой ажлуудыг л маш сайн хийх ёстой. Тэрнээс биш малчтад одоо ямар бид нар очиод хашаанд нь очиод хонин төрүүлээд өгсөн биз дээ тийм үстэй. Тэгээ тэнд очиод одоо заав шагнал гартуулж явах шаардлагагүй гэж бодож байгаа. Ерөө шагнал гартуулах хэрэгтэй бол аймаг сумын орон нутгийн удирдлагууд нь өөрсдөө гартуулаад явах нь илүү зүуд нийцнэ гэж харж байгаа. Тэгэхээр таны хувьд бол ер нь цаашдаа одоо ахмадууд тойргийн ахмадуудад хэвийн бав тараах ч гэдэг юм уу, авраг малчин ч гэдэг юм уу, энэ шагналуудыг бол ер нь тараахгүй, тэр ажилд оролцохгүй гэж ойлгож байна. Тавгийн эднээс холоод юмнууд бол тараадаггүй. Зүгээр яг шиний 8, шиний 15-та багтаад ахмадуудаа зориулаад ном уншдаг. Одоо тухайн хийдүүдтэй ярьж байгаад жишээлбэл аль болох одоо томоохон ламнараас авчичаад ахмадуудад зориулаад бас заслыг хийж өгдөг юм номуудыг бол уншуулдаг. Бүх гişүүд үү? Миний хувьд асуусан гэж ойлгож байгаа тийм. За баярлалаа танд.